УГС-ийн одоо санхүүжилттэй захиалга төслийн хүрээнд бид малчин өрхийн 6 настай хүүхдийн сургууль суралцах бэлэн байдлын одоо судалгааг хийж хэрэгжүүллээ. За тэгээд энэ судалгааныхаа хүрээнд бид үндэсний хилцүүлгийг одоо зохион байгуулж байна. За үндэсний хилцүүлгийг зохион байгуулж байгаа хамгийн гол шалтгаан нь бид энэ төслийнхээ хүрээнд зөвхөн 6 насны хүүхдийн асуудлыг судалсан биш. Ер нь 6 настай хүүхдийг тойроод түүний эцэг эх сургууль, багш, гэр бүлийн орчны асуудлыг одоо маш олон асуудлыг ингээд судалсан учраас үндэсний хэмжээнд одоо хилцүүлгээ зохион байгуулж байна. За үндэсний хэмжээний энэ бидний хилцүүлэгт маань за боловсролын яам, гэр бүл хүүхд хөгжлийн яам, за улсын их хурлын гишүүн, Батцөмбөрл, боловсролын ерөнхий газар, боловсролын судалгааны үндэсний хүрээлэng зэрэг судалгааны болон одоо сургалтын олон байгууллагуудын төлөөлөгчд оролцож одоо бидний одоо энэ хилцүүлгийн дараа гарах энэ зөвлөмжид маань өөрсдийнхөө үнэтэй саналаа тусгана. За ингээд энэ одоо зөвлөмжийг бид нар засгийн газарт, боловсролын яам, гэр бүл одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, за одоо боловсролын байгууллагууд, орон нутгийн боловсролын газрууд, орон нутгийн дунд сургуулийн удирдлагууд гих мэтлэнгээр шатараатай ингээд хөрвүүлэхээр ингээд ажиллаж байгаа. За яагаад ийм үйл ажиллагаа бид нар зохион байгуулж байна гэхээр альва нэг судалгаа бол судлаачдын дунд хилцээд өнгөрдөг асуудал биш. Энэ бол тулгамдсан асуудлыг заавал шийдвэрлэх ёстой, шийдэл хүрэх ёстой асуудал гэдэг утгаараа бид нар зөвлөмж гаргаад зөвлөмжийнхээ хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ийм онцлогтой юм аа. За манай Монгол улсын хүн амын хувьд сүүлийн жилүүдэд бол энэ малчин өрхийн тоо багасж байгаа. За энэ манай малчин өрхийн тоогны хувьд бас их ялгаатай. Одоо бүтэн цагийн малчин гэж хэлэх одоо бүрэн малаа дагаа дөрвөн үйлрэл явдаг хүмүүс байна. Зундаа сумандаа ороод бас төв газар амьдардаг өвлдөө одоо сургууль соёлдоо яваад зундаа мал дээрээ байдаг тийм хүмүүс бас байна. Тэгэхээр ерөнхийдөө яг сүүлийн тоогоор бол статистик мэдээгээр манай Монголд бол энэ бүтэн цагийн малчин буюу дөрвөн үйлрэлээр мал ахуй хөгөө явдаг одоо малчин хүмүүс бол 19 хүн амын 19% байгаа. Тэгээд энэ бол энэ тоо нь бол жилээс жил багассаар байгаа. Тэгэхээр энэ дээр ямар асуудал гол нь тулгарч байна вэ гэхээр төв газарт орж иж ямар нэгэн албан боловсролыг хүлээж авдаг, албан боловсрол болон эрүүл мэндийн үйлчлэгийг авдаг ийм онцлогтой байгаа. Тийм учраас ер нь ямар нэгэн зүйл одоо тохиолдох одоо мал ахуй одоо хөдөө хөр байгаа манай малчд бол асуудлаа ер нь дандаа өөрсдөө шийдээ явдаг ийм онцлогтой байдаг. Тийм учраас одоо яг улсаас барьж байгаа боловсролын үйлчлэгээний бодлого бол одоо жилээс жил дагн одоо улсаас анхаарал тавьж хийж байгаа, сайжруулж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол манад нэлээд олон жил хэрэгжээд байгаа энэ хувилбар сургалтын үйл ажиллагаанууд байгаа. За ер нь малчин хүүхдийг онцгой улсаас бол анхаарсан юм байгаа. За тэгээд манай Монгол улсын боловсролын сургууль бол энэ асуудлыг бас олж хараад энэ судалгааны төслийг зохион байгуулад санхүүжүүлж байгаад бол би бас талархалтай байна.